John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Энэхүү хууч яран батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй зарим нь бас арайч тэгсдүүлжтэй гэмээр сэтгэл төрүүлэхэд иж хүмүүсийн дунд ам дамжин хэрэгддэг зүйлсийн тухай ярьдаг цоврал юм. Ингээд таны амралт чөлөөцөх зориулсан хууч яраг хүлэн авч сонсноо. Юусэн годомж гихч байхад Ли Дая буюу намсраа хэмээх өвгжөр хятад баг шигхэн гуан зажлуулан амьдарч байж. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойно олон хүүхнийг өргөтөж дөнгөдөг байлаа. Ли Дая сайхан хүүхэн харагдвал үнгүй хоолцайгаар дайлан хөгцөнд идэгдсэн шар шүднүүдээ ярд сайлхан инээн. Тэрээр нэгэн өдөр хөдөөний байдалтай хувцас хонор муутай боловч царайлаг хүүхэн хашааных нүмнүр уудтай юм үрээд ядарсан бололтой алхаж яваг хараад гуанзандаа дуудаж уруулаад цай хоолоор дайлангаа хэрэг зөргийг нь асуугаад амжижээ. Бүсгүйч архангаагаас ажилдврын гимнатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаа цайлганаар өгүүлв. Улаанбаатараар дүүрэн танилтан хэрэг юу илээ гэсэн шиг Ли Дая тэр дорхноо л ирж яваа айлыг нь олоод цаагаад өгчв. Тэгэхдээ ирж үнгүй хоол идэж бай гэж хэлкэж мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнөр явж харагдангууд мөн л майжган гүйж очоод ширэг шахам гуанзанд оруулж хоол цайгаар шахснаа. Чи их муу хүүхэн манай дэрж хоол идэхгүй яасан. Би их гомдсон гэд үйлхмийг үзүүлэхт нь бүсгүй тэсэлгүй инээд алдаж. Энийнээд багхгүй хугацаанд Ли Данжатын шавар тагзыг чимсэмдэг. Үүнээс хойш цэцэг дээр өдөн цамалгаа үйдэн хуарн дээл торгон сав хүмүүссэн хотын ганган хүүхэн болоод хувирлаа. Энэ хооронд Ли Данжат түүнд хаа цэцэг дээр чи ажил хийж юу хийнэ? Ажилдруу гамнат өгж ямар муу хава гэж ятгана. Улаанбаатар тэрээд нэг жил болсон цэцэг дээр ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаас юмгүй хэрнээ ирчүүдэд ингэр задаа нэгэн болсон байв. Ли Даягаас зүгээр нэг зээлч нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртөө болсон байлаа. Нэг өдөр цэцэг дээр сорсон ангараа мөнгө зээлгэр иржээ. Энэ удаад луухан ихэхэн өөр болсон байв. Тэрээр бүсгүй өдөөс 1000 төгрөгөө нэхэж гэлгэн дэр. Сарда 100 төгрөгийн цалин авдаг цэцэг дээр үнэндээ шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв. Ли Дая мөнгөө заавал өнөөдөр авна гэж зогссонгүй шүүх цагдаад хэлж шорон гяндан дээлгэнэ гэж сүрдүүлсээр өөлүүлж өргөв. Тэгс нэг нийтхэн мөнгөн ус шиг мэлтгэнсэн сайхан ааш тавлж. Хай цэцгээ. Тэнийг лигээ өршөө. Би яасан тэнийг гэж толгой шан өмнө нь сөхөрч унаад. Хаа чи манад ажил хийваа. Би чамд сард 200 төгрөг өгвэ гэх зэрэгээр ятгахсаар үгэндээ оруулж амжижээ. Тэр цагаас эхлэн цэцэг дээр Лигийн гуанзанд ажиллах боллоо. 2 сарын дараа гэхэд байдаг айл нь муухай аш гарах болсон учраас хужаагийн гэрт ирж ханзных нь нэг болон өмжилж явлаа. Тэр үеийн хүүхнүүд дэгж ирхэн янлуутай янжуур татах мод дэлгэрээд байв. Луугааны шагалтаар цэцэг дээр хэд хэдэн удаа татаадал тамхины сайхныг бишрүүлвэ. Үнэн дээр тамхинд нь Ли Дая хар тамхи хөлдөг байснаас л тэр байх. Зорилгодоо хүрэхийн тулд Ли луухан үнэн дээр маш згуухан хөдөлж байл. 2 сар орчим тамхи татуулахад цэцэг дээр хар тамхин дундгчулж хувирсан байв. Нэг л өдөр цэцэг дээр өгөл овсод өнөөхөө тоттол ямар ч таашаалт хүрсэнгүй. Гайхахдаа Ли лууханаас тамхин яагаад ийм байгааг лавлан асуухад цэцгээ тэр тамхинд их сайхан зүйл холсон байсан. Тэр холцыг хүнтэй Монголд байхгүй аа. Дотор газар ургадаг ургамал гэж ирээдэл бүх хүннийг пал хийдэл нь хэлэхэд цэцэг дээр хар тамхи гэж сургийг нь сонсож байсан зүйлдээ лавхан орсноо ойлгоод айсандаа давхин зочлоо. Гэвч хэрэг явдал нэгэн төрөөдсөн байв. Орой хэрдээ цэцэг дэрийн биеийн тэсгэлгүй өвдөж тамхиа шаардаж эхлэв. Өвгөн луухан чөрөвдсөн дүрсгэж хар тамхи хайхны ридлэр гадагшаа яваад өндөр үнээр олж явлаа гэсээр орж ирлээ. Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тун чудалгүй цэцэг дэрийн өвөрт өвгөн хуж орж хунданцгаан биеийг нь эзэмдэх болов.
Ийхүү 2 жил гэртээ гар тамхин даман сурч өвгөн хужаада талхиулсан цэцэг дээр бүсгүй ухаан санаа нэг л өөр болсон байлаа. Нэг өдөр Ледая цэцэг дээрээс үүдэж усны гудамжинд амьдардаг яргачин хужаа буюу мах зардаг хужаад 500 төгрөгөөр арилжиж өргөчээ. Өнгө зүсэн цонхиж зайснаас л бус үзэмж гоо хэвээрээ байсан хэдий ч гар тамхин мансуурсаар өдөр шөнөг мэдрэхэ болсон түнд лийч байна уу махны яргачин вангуйлаач байна уу ялгаагүй болсон байлаа. Ван овогт үдэш болсон хойн орж ирэнгүүтэл цус тос хэр дагвалсан гараач угаалгүй шууд л цэцэг хуарыг дараад авна. Цэцэг дарыг сүулдэ цэцэг хуар гэж дуудах болсон энэ юм. Ойн гутах боловч мөн өхөн эд шидтэй тамхи олж татаж чадхаа болно гэдгээ гадарлаад эсэргүүцэж чадахгүй. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Шөн донд юм түчгэнэг чимээнэр цэцэг дээр сэрэлээ. Гэтэл Ван овогт босчихсон шалаа авахлан мөнгө хийж уг нь харагдав. Вангуйла луу хан гэнэтхэн үндийгөд өөрийг нь гайхсан аястай цоо ширдэж уха цэцэг хуарыг олоод харчихав. Хятад хүнд нэг муухай хуули ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгөө нуусан газараа үр хүүхдээсээ хүртэл нууцалдаг явдал байж л дээ. Нэгэнт хамгийн гол нууцыг нь мэдсэн учраас цэцэг дэрийг үгүй хийх бодол Ван хужаагийн дэргэнд зурс хийв. Үүнтэй зэрэгцээд цэцэг дэрч гисэн совин гороо болоод хужаа нарын занг сайн мэддэг болсон учраас бие хамгаалах зүүн совин давтан хэрэгцээ гарвал гэж бодоод ууцсан дороо нуусан байдаг хутгаа тэмтэрчээ. Ван овогт гэнэтхэн талзасан инеж мөнгнүүдийг шалаа буцааж ийснэ. Цэцэг энэ мөнгө чиний ява. Чамд тамхи авч өгнө. Гэх зэрэгээр худлаа зуйрган үг хэлж байснаа. Унтахаар хувцаа тайлан хажуу талаар нь ороод хэвтэв. Маргааш нь хар тамхи татаад мансуурж гэлж байхад нь Вангуйла шулуухан заазуураараа дээрч. Гүн мансууралд ороогүй байсныхаа хүчинд цэцэг дээр хажуу тийшээгээ зайлтал баруун гарыг нь шуугаар нь тас цавччихж. Хоёр дахь талаалтаар цэцэг дэрийн духан заазуур согдсноор өгөхдхийн үнэж зүйл дуусва. Нилээд харанхуй улчихсан байснаас луухан гадаа цогцыг нь буулгах нөхөх бах гэж 2-3 цаг орчин болоод гэртээ орж цогцыг өргөн гаргахад тас цавчулсан гар нь яагаад ч юм алга улчихсан байх нь тэр. Ямар ч хүн орж гарах боломж байгаагүй. Тэгээд л гар нь шалан дээр хэвдэж байсныг санаад хайсан боловч олдсонгүй. Бараг үүр цайтал хайгаад арга аврахтаа үхтлийг оршуулв. Ингээд тас цавчулсан гар газрын гавар орсон металгуулж гараггүй цогцос оршуулгадав. Тончиг бодолгүй усны годамжны хужаанаар Вангуйлаг үзэгдэхгүй болохоор нь хашиг нь давж ороход тэрээр аль хэдийн үхэд үнэр танаар орчихсон байж. Хажиргалтай нэгэрэн дотроос бат бих дүгжээтэй цонхон шмэн онгой хүндэслэлгүй хэрнээ хоолойг нь хэн нэгэн маш хүчтэйгээр орон мөр гартал нь багал зурдаж халаад хөлийг нь суг татсан төдийгүй цээжин дээр нь цустай гарын алхаараа тамгалсан байв. Тийм алганы ором хан туурга гээд хаасайгүй цусаар дарагдсан байлаа. Уг гарыг харахад жижигхэн шулуун хуруунуудтай байсан учраас эмэгтэй хүнийх гэдг нь төвгүй хэн мэдэгдэж байв. Тиймээс Ван овогтын үхэлд гэрт нь амьдардаг байсан цэцэг дээр бүсгүйг сэжиглэв. Гэвч хаалга дотроосоо төгссөн байсан гайхал төрүүлв. Хятадтаа цаг дад мэдэгдэж хэрэгт орооцолтоо бодсонгүй. Харин Жан Рүүжин гэгч үгэн луухан хашаан дотрыг шинжиж явснаа булсан нөхөөгааг илрүүлж хятадуудаараа ухуулжээ. Дотроос нь өрөөсөн гараггүй цэцэг дээр бүсгүй ширэл гарч ирэхэд хужаанаар мэл гайхаж цэлх өгрөв. Энэ бүхнийг хараа зогсож байсан 9 гудамжны ли овогт луухан айсан дөмдөндөө шийх нь хаалга болоод бөмбөгөнтөл чичирч байлаа. Ли овогт луухан бол цэцэг дэрийг уруу татаж хар тамхинд оруулаад Вангуйланд худалдсан луухан байлаа. Гэнэтхэн хэн нэг нь Ван овогтын бяруу шиг том гар зөнхой мөн л үгсэн төдийгүй ирүүгэн заагаад хөлийг нь зуглаад ичсэн баясныг олж илрүүлв. Тэгээд бүсгүй зөгцөг буцааж булаад Ванг оршуулв. Ямар ч хятад хүн амьдах уйда авсаа бэлддэг учраас санаа зовох юмгүй байлаа. Ажил явдалд нь оролцсон хужаанаар байшинг нь өдөр шөнөгүй нэгдсээр нуусан хөрөнгийг нь олж хуван авлаа. Ванг оршуулаад удаагүй байтал Ли мөн л дээрх маягаар орчлон хорвоог орхив.
Хожаанараа энэ яавч зүгээр нэг явдал биш гэдгийг гадарлаад хэрхэх талаар зөвлөлдөх болов. Үүнээс хойш Данжиадуудын герт үүр шөнийн цагаар борц шиг хадсан цустай урдгийн чин хумстайгаар хөнжлөөсөн татах нүрийг нь майжих зэрэгээр айлгаж цочин шоглох болов. Энэ тухайд Люци хва гэж мэрэгэн луухан шоога иж үзээд. Энэ бол тэр хүүхний гарыг нь тас завжсан учраас сүнс нь гаранд нь шингэж шулмас богулсан байна. Тиймээс цогцыг нь ухаж иргаад шөнөөр хүлээж бай. Тэглаараа би тэгэрж наалтана. Тэгвэл энэ шулмсын хүч суулрна гэж айлтжээ. Хожаанарчийн айлдварыг ёсчлон биелүүлтэл бүх зүйлээ юу гэдгийг хэлснээр болж гарна биетэйг нь алдаж бүтэн болсон цогцыг булжээ. Гэхдээ шулмас хэвээр эвэлдсэн бөгөөд хожаанарт хор хүрхэхээс өнгөрсөн гэдэг юм. Одоо ч гэсэн цэцэг дээр өсгөн шулмас улсан сүнс амиа алдсан тэр хаваараа эргэлцээр л байдаг гэдэг юм. Энд дэрэгцэн зүйлс нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучрэ гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.